За менежмент бүлгийн бичлэг M3. За өнөөдөр бид нөө сэтгэл хөдлөл ба мөнгөний менежмент гэдэг энэ талаар хөндөж ярилцъя. За юуны өмнө бол алдаж болохгүй мөнгөөр арилжаа хийхийг хориглоно гэж байна. Тэгэхээр алдаж болох мөнгөөр гэж хэлэхээр арай жоохон зохимжгүй юм л да. Ер нь бол алдаж болох мөнгө гэж бол байж болохгүй. Тэр зэмээ трейдер хүнд бол бүх мөнгийг алдахгүй төлөө биднээс явдаг болсон ч үү, тийм ээ. Тэгэхээр алдаж болох мөнгө гэж байж болохгүй маа. За, алдаж болохгүй мөнгөөр арилжаа хийхийг хориглоно гэж байна. За. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр мэдээж зээл аваад за тэр зэмээ байраа машина юугаа үйдгийг өөрийнхөө хэрэгтэй амьдрал ахуйхаа хэрэгцээ зүйлийг одоо барьцаалаад зээл авдаг ч юм уу. Эсвэл одоо өөрийнхөө амьдралд маргааш нөгөөдөр дараас зайлшгүй хэрэглэх тэр мөнгөөрөө арилжаа хийгээд эхэлж болохгүй гэдэг ийм санааг л хэлж байгаа юм. Тэгэхээр бас хүмүүс бодож магадгүй л дээ. За өнөөдөр тэгээ надад арилжаа их мөнгө авахгүй гэж тий. Тийм хүмүүст би юу зөвлөмөр байдаг вэ гэхээр Forex арилжаанд бол сайн суралцах хэрэгтэй. Эдгээр хичээлүүдээ, эдгээр ойлгоцуудаа сайн үзэх хэрэгтэй. Тэгээд демо таталгаа маш сайн хийгээд л явж явах хэрэгтэй. Тэр хугацаанд багч болов хоримтлал бий болгохыг хичээх хэрэгтэй. Ягаад гэвэл энэ маань тийм хурдан бас болохгүй ш лээ. Тэгэхээр демо таталгаа 1 сар хий, 2 сар хий, 3 сар хий. Тэгээд тодорхой босго тавь. Тэрийгээ чи даваад яваад байгаа бол чи өөрийнхөө одоо хийж байгаа менежментэд аргачлалд сэтгэлгээ өөрийнхөө энэ арилжаа хийж байгаа арга техниктэй улам сайжраад байна л гэсэн үг шүү дээ. Улам л туршлагажаад, улам л сайжраад байна гэсэн үг. Тэгээд номон дээр би нэг газар бас бичсэн тэрийг бодож байгаарэ. Тэгээд жишээ нь одоо сая доллартай хүн аргаа олоогүй бол тэгэл тэр карантин ус шиг гоожол алга болно шүү дээ. Нэгэнт аргаа олоод авсан хүн бол харин бага мөнгөн дээрээс босоо явж болдог. Ийм бизнес бол Forex. Тийм учраас арилжаа хийж эхлэх тодорхой хэмжээний хоримтлал бий болгох тэр хугацаагаа дэмий ашиглахгүй демо дансан дээр маш сайн дадлага хийгээ явж хахад болох юм байна. За дараагийн зураг. За don't trade with money you can't afford to lose гэж. За энийг дөнгөж сая биднээс ярьцлаа. Зүгээр энийг англиар нь хэлж дээ тэ. Алдаж болохгүй тийм мөнгөөрөө арилжаа хийгээрэй гэж байна. За дараагийн өгүүлбэр нь харин it will affect you emotionally and you will most likely lose it to irrational trading. За энэ дээр харин emotion гэдэг үг гарч ирж байна те. Emotionally гэж. Тэгэхээр яагаад алдаж болохгүй мөнгөөр арилжаа хийж эхэлж болохгүй юм бэ гэхээр чи арилжаа хийж эхлэхээс өмнө өөрийнхөө айдсыг маш том болгочих чинь гэсэн үг л дээ. Өөрийнхөө айдсыг маш том болгочих чинь гэсэн үг. Зээл аваад арилжаа хийгээд эхэллээ гэж бодъё. За нэг талаас нь харахад бол чи тэгээд арилжаа хийгээд эхэлж сууж байгаа юм те. Дансандаа мөнгөтэй чартны ар суудсан арилжаа хийж сууж гин гэж бодъё. Тэр арилжаа хийж сууж байхдаа чамд бол бас нөгөө зээл, нөгөө үр, нөгөө хүү, нөгөө хугацаа тийм юм бодогдол чамайг шаналгаж зовоож байгаа бол чи 100% одоо арилжаандаа төвлөрч энд тэр болгон зөв зөвтэй шийдвэр бас гаргаж чадахгүй байхгүй юу? Арилжааны боломж гараагүй байдаг. Гэтэл чи за өнөөдөр л би нэг арилжаа хийхгүй болохгүй. Энэ 7 хоногт би хэдийн юм хийхгүй болохгүй гэдэг. Тийм шахалт дарамтанд ор сууж байгаа бол амжилт олох боломж байхгүй гэж бодох хэрэгтэй. Тийм учраас биднээс арилжаа хийж эхлэхийн л биднээс амар том айдас аваад л арилжааны талбар руу явж болохгүй гэдэг ийм л санаа яваад байгаа. За үндслэлтэй тооцоон дээр суурилсан зорилготой байх гэж байна. За энийг биднээс ярьсан хүснэгтэй татсан тийм ээ.
цаг хугацаагаа тооцсон, хэдэн төгрөг хэрэгтэй гэдэг тэрийгэ тооцсон зорилгоосоо үндэслээд тэгээ өнөөдрийн боломж за тэгээ сард одоо ямар хэмжээний амжилт би хийгээд байвал тэрэнд хизээ хүрэх нь өнтер ингээд нөгөө тооцоог юм хэлж байна тийм ээ. Тэгээ биднээс гол тоонуудыг биднээс тэнгэрээс биш амьдрал дээрээс авч тавьсан тэгжээж энэ маань одоо бодиттой бас итгэж үнэмшгээр ийм юм болж ирж штэ тийм ээ. Тийм учраас үндэслэлтэй тооцоон дээр гэж хэлж байна тийм ээ. Тэнгэрээс нэгч тоо битгий аваарай гэж хэлье. За энэ бол тэнгэрээс авсан тоо гэсэн үг тийм ээ. Би жилийн дараа 1 сая доллартай болно гэд $500 эхэлж байгаа бол юу л бол да тийм ээ. Юу л бол тэр бол тэгэхээр энэ бол үндэслэлгүй тооцоол. За ийм үндэслэлгүй тооцооллоор зүгээр тэнгэрээс нэг тоо аваад би тийм болно, ийм болно гэд ингээд тавьдаг маань. Тэгээд арилжаа хийж эхэлнэ гэдэг маань юу гэсэн үг вэ? Тэгэхээр чи арилжаа хийж эхлэхийнхээ өмнө өөрийнхөө шунлыг амар том болгож чинь гэсэн үг байхгүй юу? Тэр хүний дайсан айдас шунал хоёр гэсэн шүү. Тэгэхээр арилжаа хийж эхлэхийн л нэг том шуналтай болчихж байгаа байхгүй. Тэгэл арилжаа хийхгээ суудаг. Арилжааны боломж гарч ирээгүй байдаг. Цаг хугацаа яваад байдаг. Хааваа нөгөө сая доллар гэж чи өөрөөсөө бодож эхэлнэ. Тэгэл за өнөөдөр л нэг арилжаа хийхгүй болохгүй гэл. Тэгэл арилжааны талбар дээр энэ том шунал чинь янз бүрийн буруу зэрэг үйлдэлүүдийг хийлгэж эхэлнэ. За тийм учраас тэнгэрээс авсан тоотой иймэрхүү том шуналтай орж ирж байгаа бол амжилт олно гэж хэлэхэд бас хэцүү. Олохгүй гэж хэлэхэд бараг 100% магадaltaй да. За цаашаа яваа. За арилжаа хийж эхэлж байгаа хүн өөртөө зориулж хэд том айдас бас шунал бий болгох хэрэггүй. За саяны ярьсан бүлгийг энд дүгнээд хэлчлээ тий. За хэр хэмжээний том айдас шуналтай, хэр том сэтгэл хөдлөлтөй нүүр тулах вэ гэдэг асуулт байна. Тэгэхээр биднээс саяны яриан дээрээс үндэслээд үзэх юм бол та бүхэн ойлгож байгаа бох. Энийг шийддэг хүн нь хэм бэ? Үүнийг чи өөрөө шийддэг тий. За цаашаа яваа. За өөрийгөө арчилвал амжилт, дайснаа арчилвал сүрэл гэсэн үг гэж байна. Сонголт чинийх гэж байна. Тэгэхээр өөрийгөө арчилна гэдэг маань юу гэсэн юм бэ гэхээр арилжаа хийж эхлэхээ өмнө тодорхой хэмжээний мэдлэгтэй хөрөнгө оруулаад тодорхой хэмжээний мэдлэг, тодорхой хэмжээний туршлага хоримтлуулах арилжаа хийхэд шаардлагатай энэ ойлгоцуудыг маш сайн ойлгож авах. Тэгэд явах юм бол амжилтанд хүрэхэд ойрхон байна л гэсэн үг. Өөрт хэрэгтэй зүйлсүүдийг цуглуулж, өөрт хэрэгтэй зан чанаруудыг суулгах, өөрт хэрэгтэй ойлгоцуудыг суулгаж авах хэрэгтэй гэсэн үг. Дайснаа арчилна гэдэг маань бол нөгөө айдсаа том болгоол, нөгөө шунлаа том болгоол ах юм бол чи өөрөө ялагдана л гэсэн үг. За, хичнээн том риск байна. Тэр хэмжээгээр том айдас байна. Тэр хэмжээгээр том шунал байна. Арилжаа хийнэ гэдэг маань авах алдах хоёр чиглэлд явдаг. Том риск авлаа, алдлаа, маш том айдас учрна. Том риск авлаа, хожлоо, маш том шунал учрна. Аль нь л чиний дайсан. За, данс доошлох хэрээр айдас томорно, данс дээшлэх хэрээр шунал томорно. Даруулга аль алинд нь хэрэгтэй дандаа ямагт санаж яв гэж дөрвөн мөртөвчлээ. Энэ янзаараа бол бас бичээд байл болохоор шинжтэй юм биш. За, баг хүн риск авах нь баг айдас, баг шунал. Тэгээд дансанд бас хүнд цохилт болдгоо. Тэгээд том дансны уналтанд бас оруулдгоо. Биднээс ярьжсэн нөгөө дrawdown тий. За, тэгээд бас нэг сайн тал нь эргэж нөхөгдөхдөө амархан нөхөгддөг. Тийм учраас биднээс
нэг удаагийн арилжаанд дансныхаа багахан хувийг рисклээд байгаа. Мөн Forex арилжаа угаасаа хийж эхлэхдээ биднээс drawdown гэдэг хэмжээг өөртөө тавьж өгöd байгаа юм тий. Би данс нийлээ, мөнгөө хийлээ. Тэр мөнгө тэр чигээрээ 100% ямар нэг эрсдэлд орсон. Тэгтээ тэрэн дотроос би дахиад за энэ яг 30% нь би рисклээ, 40% нь би яг рисклэе гэдэг. Инхээр биднээс баг хувийн риск аваад тэгэл тэрийгэл багасгаад байгаа байхгүй тийм баг тэгээд явсаар байгаад нэг удаагийн арилжаанд би баг риск авна гэдэг бол баг айдас баг шунал тэгээд дансанд ямар нэг хүндрэл очихгүй гэсэн. За ийм байх нь. Дээр нэмээд хэлчихэд яг та нас өмнөх хичээл дээр бас ойлгосон баг гэж бодож байна. Биднээс яагаад баг хувийн риск авдгийг те баг хувийн риск авч ижил биднээс drawdown-д багтааж олон арилжаа хийж байгаа байхгүй юу. Олон арилжаа хийж ижил биднээс арилжааныхаа аргачлалын магадлалыг гаргаж авч байгаа байхгүй юу. За энийг бол ойлгосон баг. За ингээд бид нар бол ийм замын уулзуур дээр зогсож байгаа гэсэн үг л дээ. Нэг тийшээ явал унах юм байна, нөгөө тийшээ явах юм бол амжилт явах юм байна гэж. Тэгэхээр та бүхэн аль руу нь явах вэ гэдгээ өөрсдөө сайн бодно үз. Энэ юутай холбоотой энд яригдж байна вэ гэхлээс энэ бол рисктэй холбогдоод ярьж байгаа тийм ээ. Хэл том риск аваад байвал унах тал руу явах бах. Багахан шиг риск аваад байвал амжилт тал руу явах баха. За энгийг бас сайн бодорой. За ашиг хийн гэж бодож байгаа бол алдагдлыг хүлээн зөвшөөрөх гэж байна. За мэдээж биднээс трейдер болно гэж бодож байгаа. Авдаг алддаг хүн гэд биднээс ярьцсан. Тэгэхээр энэ бол угаасаа зоосны хоёр тал шиг бидний амьдралд ээлжилж ирнэ. Тийм учраас биднээс мэдээж алдагдал гэдэг юмыг зохон жигээр хүлээн зөвшөөрчээж арилжаанд зовдог тийм ээ. Риск үүрхгүйгээр ашиг олдох тийм боломж бол байхгүй. Яг тэгэд мөнгө хийх хүсэлтэй шигээ алдахгүй байхыг хичээх хэрэгтэй гэж байна. Биднээс мөнгө олно гэж бодож байгаа бол байгаагаа аль болох бас алдахгүй байхыг хичээх хэрэгтэй байхгүй. Яг цаашаа явъя. За үүний тул тэгээд дараах дарааллыг баримтлаарай гэж зөвлөх байна. За юуны өмнө бол баг алдах. Тэгэхээр өөрт байгаа мөнгөө дансандаа байгаа мөнгнөөс аль болохоор багыг алдахыг зорих хэрэгтэй. За хоёрдугаарт нь алдахгүй байхыг хичээх хэрэгтэй болж өгвөл тийм ээ. Гуравдугаарт нь ашиг хийчихийг бодох хэрэгтэй. За ийм дарааллаар одоо явах хэрэгтэй. Энэ дарааллыг бодож байгаарай гэж. За энэ өнөөдөр биднээсийн үзэх арилжааны аргачлалаар гарч ирсэн арилжааны юм боломж байгаа. Тэгээд энэ скриншотыг би хэрэгээр хийгээд ингээд оруулсан. За юуны өмнө бол buy here гэж энэ яг энэ candle нэгтгэд buy trade хийх боломж гарч ирж байгаа байхгүй юу? Энэ бас зураас татсан байгаа тий. Time indicator ямар байсан бэ? Цэгийн indicator ямар байсан бэ? Moving average ямар байсан бэ? Ханш ямар байсан бэ? За ингээд buy хийх боломж. За buy trade хийлээ биднээс stop loss-ын дор тавьсан. Яагаад энэ тавьсан? За энийг яг аргачлал бэлэг дээр ярина тийм ээ. Хамгийн гол нь stop loss гэж юм тавьчихсан. Тэгэхээр менежмент бүлгийн ярих ёстой нэг зайлшгүй хэсэг бол stop loss. Гэхдээ би номон дээр энэ тухай stop loss гэдэг талаар менежмент бүлэгт бас нэлээд дэлгэрэнгүй бичсэн учраас энд тэр болгонд автаж ярихгүй байгаа юм. Тэрнээс менежмент бүлгийн заавал мэдэх ёстой чухал нэг сэдв нь бол stop loss шүү. За бид stop loss-оо энд тавилаа. Stop loss-оо энд тавьж гинэ гэдэг маань баг алднаа л гэсэн үг. Бид энээс цааш алдахгүй гэж байгаа байхгүй юу? Бид баг алднаа гэж тавьчихж байгаа. За арилжаа явлаа.
цаг хугацаа явлаа, ханш хөдлөлөө, чарт хөдлөлөө. Бид стоп лоссоо дээш нь хөдлөсөөр хагаад арилжаанд орсон тэр түвшиндээ аваад ирж байгаа. Ингэхээр алдахгүй байх гэдэг дараагийн зарчим руу орчлоо тий. Одоо бид энэ арилжаанд алдахгүй ямар ч байсан. Яг тэгээд энэ хугацаанд маань магадгүй биднээс таргетыг очоод зогч иж магадгүй. Тэгвэл бид ашиг хийх гэдэг юм аяа хийж байгаа. Таргет очиж зохиогүй ч гэсэн биднээс стоп лосс, биднээс арилжаанд орсон зэгээс дээшээ явж эхлэх юм бол биднээс тодорхой хэмжээний ашигыг чойжлоод явна гэсэн үг тийм ээ. Тэгэхээр энэ гурван зарчмыг нийт forex-д ч бай, нэгэн удаагийн арилжаанд ч бай бодож авах хэрэгтэй. За. Дараагийн дугаарт нь нэг пипний үнцийг ба арилжаагаа сайжруулж яв гэж байгаа. Тэгэхээр биднээс сая арилжаанд орчлоо. Ингээд нэг нэгэн хавцаатай ингээд арилжаанд орчлоо. Стоп лоссоо энд тавьчлаа. Одоо биднээс стоп лоссоо хөдөлгөөд авч байгаа рискээ багасгаад байна гэдэг бол биднээс рискээ багасгаад байх тэр хугацаанд биднээс авах тал, ашиг хийх тал маань хэвээрээ байгаад байсан шүү. Тэгэхээр биднээс харьцаа 1-1 биш сайжраад яваад байна гэсэн үг байхгүй тийм ээ. За одоо би та бүхнийг нэг танил юуруугаа авчи тийм ээ. Хүснэгт рүүгээ. За энэ хүснэгтэн дээр одоо эзэмрөө. За бодъё. Дансандаа 1050 байсан гэж бодъё тийм ээ энд. 1% рисклэнэ гэхээр $10 тийм. За 18 пипний стоп лосс байсан гэж бодъё. Тухайн арилжааны нөхцөл тийм ээ. Тэгэхээр волюм тооцоод ингээд тавьчихчинь тийм ээ. За 18 пипний стоп лосстай 18 пипний таргеттай ингээд нэгийг харьцах нь 1 гэдэг арилжаа байлаа гэж бодъё. Алдвал $10, авал $10. За энэ арилжааны маань орсны дараа чарт хөдлөн. Тэгээд бид стоп лоссоо багасгах, рискээ багасгах боломж гарах бүрд бид стоп лоссоо хөдлөж рискээ багасгах чинь. За 1 пипээр хөдлөх чи тийм. 1 пипээр хөдлөхөд энэний зөрөө бол 56 цент болж байгаа. Энэ арын энэ хідэн том явал танаас бол байхгүй. Гэтэ танаас ингээ хийчих болно. За ингээд 1 пипээр хөдлөхөд ийм нөхцөлтэй арилжаанд шүү дээ тийм. 1 пипээр л хөдлөхөд 56 пипний одоо зөрүү гарч ирж шүү дээ. Тэгээ энэ нэгэн удаагийн арилжаанд учраас мэдээж 56 центнал зөрүү гэж. Гэтэл энэ зөрүү биднээс нэг сард хийх 48 арилжаа хийн гэдэг нэг дээр ярьжсэн. За 48 гэдэг тоон дээр тавьчихад сардаа бол $26 67 цент болох нь шүү дээ. Зөвхөн 1 пип хөдлөснөөр тийм ээ. За гэхдээ энэ маань бол бас юу яригдах вэ гэхээр 48 арилжаан дээр биднээс 1 пип ингээ хөтлөж байгаа ч гэлээ гэсэн. Энэ арилжааны маань нэлээд хэсэг нь бол очиод бас таргет зогтдог тийм. Тэгэхээр биднээс таргет цогтол нь наан хэмнэж байгаа пип хэмнэж байгаа мөнгөнийхөө тухай яриа болж байгаа шүү дээ. За энэ дээр гэсэн үг. За энэ хүснэгтэн дээр хэдүүлээ ярий. За энд авахалдах харьцаа 1 тэгээд 48 арилжаа хийнэ гэж ярьжсэн тийм. Ингээд 60-40 гэдэг магадaltaй гэж ярьжсэн тийм ээ. Тэгэхээр энэ хүснэгтэн дээр байгаа энэ пип ашиг гэсэн энэ баггүй энэ. Одоо жишээ нь энд биднээс ийм арилжаа хийсэн гэдэг биднээсийн дансны өсөлт энэ уналт нь 384. Гэтэл стоп лоссын маань очиж цогсон 19 арилжаа байгаа шүү дээ тийм. 19 арилжааны маань стоп лосс. 19 арилжааны маань стоп лосс нь 19-үүлээ анх тавьсан дээр буюу биднээс $1000 байгаад 1-2 эсгэлсэн гэвэл 19-үүлээ $10 очиж зогсно уу гэвэл үгүй байхгүй тий. Биднээс стоп лоссоо
хөдөлгөөд явж исэн байхгүй. Тийм учраас энэс багыг алдаж байгаа байхгүй биднээс. Алдсан 19 арилжаан дээрээ. За энэ ч тавьчих тий. За 48 биш биднээс 19-ыг алдсан юм байна гэж бодъё тий. За 19-ыг алдсан. 19-ыг алдахдаа биднээс тэр алдсан 19 арилжааны стоп лоссыг зөвхөн 1 pp хөдөлгөж чадсан бол биднээс $10 56 центний ашиг гаргасан юм байна. За тэгвэл 16 пип болвол яах вэ? 21, 11, 15 болвол яах вэ? Тэгээ ингээ хөдөлгөөд яваад байгаа байхгүй стоп лоссоо тий. За тэг ингээд одоо 12 гэл. За нэг арилжаанд биднээс 6 пип хөдөлгөж чадсан бол энэ алдсан 19 арилжаан дээрээ тийм бол биднээс $63 33 центний ашиг хийж гэнэ гэсэн үг байхгүй. Ийм хэмжээгээр биднээс алдагдлаа бууруулж чадчихна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ 19 арилжаа тэгээд стоп лоссоо биднээс ямар хэмжээгээр хөдөлгөж чадсан бэ гэдэг маань нөгөө энд тавиад байгаа тоо байхгүй, энд тавиад байгаа тоо. Тэгэхээр 19 арилжааны стоп лосс бол хамгийн дээд түвшнээр нь бодоход 384 байсан юм байна. Биднээс стоп лоссоо хөдөлгөснөөр 150-ыг хэмнэсэн юм байна гэдэг. Тэгээд энэ зөрөө ашигн дээр гарч ирээд байгаа байхгүй. Тэгэхээр одоо энийг бол ойлгож байгаа бох те ямар ач холбогдолтой юм бэ гэдгийг стоп лоссоо хөдөлгөх. Энэ маань юу гэхээр айдсаа багасгаж байна гэсэн үг шүү дээ. Тэр хэмжээгээр л биднээсийн айдас багасна. Ашиг нэмэгдэнэ гэсэн үг. За дээр нь энэ давтаад бишээ. Дахин нэг зүйлийг хэлэхэд бол юу гэхээр биднээс ашиг хаанаас гарч ирдэг вэ гэдэг юмыг биднээс ярьжсэн. Тэгвэл би энэ санааг ярихдаа ярих гэж одоо орхицсан. Тэгвэл ашиг давталтаас гардаг гэдгийг бас хэлье. Ашиг давталтаас гарч ирнэ. Жишээ нь энэ 19 арилжааны хувьд тий. За сард нэг 19 арилжаа гэсэн байж болно. Тэгвэл тоноос 190 арилжаа гэж болж шүү дээ. Тэгвэл бүтэн жилийнхаа туршид тий. Стоп лоссоо ингэж хөдөлгснийхөө төлөө $600 ашиг хийж болох нэ тий. А гижээл биднээсийн эн чинь $1000 дандаа байгаад тахгүй шүү дээ тий. Энэ маань бол 1000 дандаа байгаад тахгүй. Эн чинь өсөд явна шүү дээ. 1000 гэдэг чинь 30% хийчлээ 150-аар нь цалингаа авчлаа дараагийнх нь 1150-аар эхлээд явах жишээтэй тийм. Ингээд эн чинь бас хөдлөд явна. Одоо энэ чинь 1150 болчлоо. Тэгэхээр миний 1% ийм боллоо. Тэгэхээр бас энэ зөрүү чинь нэмэгдээд яваад байгаа ш. За ийм учир начир байна. За тийм учраас 1 пип гэдэг юм бол өөрөө үнэтэй юм шүү. Тэгэхээр стоп лоссоо 1 пип-ийг гэсэн хөдөлгөх тэр боломж гарах бүрт хөдөлгөж байх хэрэгтэй юм гэдгийг хэлье. За ингээд анхаарал тавьсан явдалд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа баярлалаа.